Сайн бацхан намайг ганц өхөн дэжтэндөө гэдэг. Би Монголын рагби холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, шүүгч, мөн дэлхийн рагби холбооны багш дасгалжуулагч байна. 1823 онд үүсгэн байгуулагдсан рагби хэмээх спорт нь өдгөө дэлхийд дахиндаа 8 сая 500 идэвхтэй тамирчинтай 120-од орон идэвхтэй оролцдог дэлхийн авраг шалгаруулах тэмцээнтэй мөн олимпийн төрлийн 7 хүний төрөлтэй одоо гайхамшигтай томоохон багийн төрлийн спорт болоод байна. Энэхүү спортыг Монголын рагбигийн холбоо, Азийн рагби холбоотой хамтран мөн өнөөдрийн энэхүү бичлэгийг зохион байгуулж байгаа ISU сургууль дээр бид нар хамтран та бүхэндээ рагбигийн дүрэн болон мөн хийж болох дасгалууд хэрхэн яаж өөрсдийгөө хөгжүүлж болох энэхүү бичлэгийг та бүхэндээ хүргэхээр зориод байна. Та бүхэнд өнөөдөр энэхүү бичлэгээр рагбигийн дүрмийн онцлогуд мөн энэ дүрмүүдэд та нар ойлгож авснараа ямар одоо сайхан тоглолтуудыг гаргаж болох, ямар тактикаар тоглож болох, ямар дүрмийн бас ойлголтууд байдаг бүгднийг дэлгэрэнгүй та бүхэндээ тайлбарлахыг зорилоо. За рагбиг та бүхэн тайлбарлахаас өмнө хэд хэдэн зүйлсийг ойлгох хэрэгтэй. Рагби маань өөрөө талбайн хувьд бол уртаашаа 100, өргөөшөө 70 метрийн талбай дээр тоглогддог. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээний рагбигийн төрөл болох 15 хүний төрөл дээр нийт талбай дээр 15 тамирчин байдаг. Сэлгээний 8 тамирчин байдаг. Харин олимпийн рагбигийн төрөл болох 7 хүний рагбигийн төрөл дээр талбайн 7 тамирчин байдаг бол сэлгээний 5 тамирчинтай төрлүүд байдаг. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээний 15 хүний рагбигийн төрөл нийт тоглолт нь 80 минут үргэлжилдэг бөгөөд 40 минутаар 2 хагасаар тоглодог бол олимпийн рагбигийн төрөл нь 7 минутаар 2 хагас буюу нийт 14 минутаар тоглодог маш түргэн хурд хүч шаардагдсан ийм төрөл байдаг. Рагби нөрөө тамирчнаас авахалдсан ба хурд хүч, төсвөр төвчээр ажиллах чадвар, за мөн үүнээс гадна баг хамтолтноор ажиллах чадвар, харилцан ойлголцол, хүндэтгэл, эв нэгдэл, хүсэл эрмэлзэл болон маш олон тамирчнаас одоо шаардлагатай чадваруудыг нийлүүлж багтааж чадсанараа маш гайхамшигтай спорт болж чаддаг үлээ. Тоглолтын үндсэн зарчим бол багийн бүх тамирчид эсрэг багийн онооны шугам руу бөмбөгийг баг хамтолтноороо дүрмийн дагуу аюулгүй байдалтайгаар тоглож оноо хэн их оноо авснаар тоглолтын эцэст хамгийн их оноо авсан баг нь хождог ийм тоглолтын зарчимтай. Рагбигийн бөмбөг бол зөөвөн хэлбэртэй. За өөрийн хэмжээ нь бол 410-аас 460 грамын жинтэй ийм рагбигийн бөмбөг байдаг. За насны ангиллаас хамаарат рагбигийн бөмбөгнүүд нь 1-ээс 5 хүртэх хэмжээтэй. Насан туршидчдын рагби бол 5 дугаар сайз гэж бөмбөгөөр тоглодог байгаа. Рагбигийн тоглолтыг талбайн 3 шүүгч шүүдэг. Хажуугийн 2 шүүгч нь талбайн 2 талаас отон тоглолт болон ямарваа нэгэн алдааг хардаг бол талбайн үндсэн гол тоглолтыг удирддаг хүн нь бол талбайн шүүгч байдаг. Талбайн шүүгч бол тоглолтын бүх эхлэх болон төгсөх хугацаануудыг бүгдийг нь удирдах яадаг гол шүүгч нь байгаа. Рагби спортод оноо авах 4 арга байдаг. За рагбигээ онооны талбай дээр очиж бөмбөгийг биеэр аваачиж тавьснаар нийт 5 оноо буюу try гэдэг үндсэн оноо авах боломжтой. Try-ыг авсны дараа нэмэлт оноо буюу conversion хөрвүүл дөшгөлтийг хийгээд нэмж 2 оноо авах боломжтой буюу хэрв тухайн баг нь амжилттайгаар оноогоо авах юм бол нийт 7 оноо авах боломжтой. Тоглолтын дунд торгуулийн хөшгөлт мөн багууд хийж болдог. Энэ нь 3 оноо авах боломжтой. Мөн тоглолтын дунд drop kick буюу газар ойлгож бөмбөгийг өшгөлснөөр 3 оноо нэмж багтаа авах боломжтой байгаа. Рагбигийн спорт нь бөмбөгийг урагшаа дамжуулдаггүй спорт. Бөмбөгийг үргэлж чанга хажуу тийшээ эсвэл аргашаа дамжуулдаг. Тийм ч утгаараа багийн ажиллагааг хамгийн дээдээр шаарддаг. За хэрв бөмбөг урагшаа дамжих юм бол отон тоглолтод орно. Рагбигийн отон тоглолт нь бөмбөгийг урагшаа дамжуулах эсвэл бөмбөгтэй тамирчны урд явж байгаа багийнхан тамирчин тоглолтод оролцсноор отон тоглолт үүсэх ийм боломжтой. Тэгэхээр рагбигийн үндсэн зарчим бол бөмбөгтэй тамирчин довтлогооны үед хамгийн урдаа явах зарчмыг баримталдаг байгаа. Рагбийн дүрмийн хувьд маш олон нарийн заалтуудтай байдаг. За тэгээд хөнгөн болон хүнд хэлбэрээс хамааран рагбигийн одоо шүүлтэн дээр бол тоглолтын донд хэрвээ хүнд хэлбэр рүү орох юм бол шар хуудас буюу хэрвээ 15 хүний рагби дээр шар хуудас авах юм бол талбайг 10 минут орхих хэрэгтэй байгаа. Хэрвээ
бүр хүнд хэлбэртэй алдаа гаргаж улаан хуудас авах юм бол тоглолтыг орхиж дахин тоглолтод эргэж орж ирэх боломжгүй байгаа.